Эхэлсэн үү те? За 6 сарын 12-ны өдөр за ингээд нуруу өчтөр нэг сонголт хийж чаддаг бүр амар залгагдсан байна. За өнөөдрийнхөө одоо ингээд гүйлт, шогшилт, алхалт гэд бүх юмыг хослуулсан өдөр маань эхлэх чинь. Тэгээд манай Эрдэнэтээс манай нутгийн ах за найз нөхд маань ирсэн байна. За сайн байцгаана уу? Сайн байна уу баха? За сайн байна. За гайгүй юу? Хөл яах вэ? Одоо гайгүй өгөхгүй бол тим ихэлтэй нэ шүү дээ. За ямар ч байсан. Хэд өдөр гарчихсан? Одоо хэд өдөр явж байна? Өнөөдөр чинь ингээд тэгэхэр чинь 7 дахь өдөр. 7 дахь өдөр. 8 дахь өдөр юм да. Өдөр нь бол 7 хоноод 8 дахь өдөр нь. Тэ. Цаг агаар өчтөр жоохон эвгүй байсан тий. Өчтөр бүр 36 градус. Халуун. Би яг тэр нөө цайдмын хүндээгөр чи наашаа яваа дахиад дархан ороод дархнаасаа нааш ирэх өөрөөс халуун юм төөнөд. Тэгээ нөө олон хүний нөтгөө сэтгэлийн дэм гэдэг шиг нөө хүмүүс ч ус өгөөд тэрийг дээрээ асгаад уугаад асгаад тэгж явсараад ирсэн. Өнөөдөр харин жинхэнэ одоо нөгөөх одоо гүүж харихад хамгийн тохиромжтой өдөр байна. Тэгээ манай хэд маань ингээд бас санаандгүй таарлаа. Тэгэд хаа өрхөж байгаа билээ гэдэг шиг. Бид бүгд бас өнөөдөр бас улаан өдрөө явж байна. Улаан өдөр. За тэгээ өнгөрсөн жил бас манай дээр 9 сард чинь улаан үдийн эдийн засгийн соёлын өдрүүд болсон. За энэ жил бас манай улаан үд бол Орхон аймгийн Эрдэнэт хотын маань түүх 50 жилийн улаан үдийн 360 жилийн. Тэгээ өнөө манай 6 сарын 13-ны өдөр бас улаан үдийн 360 жилийн баярын арга хэмжээнд бид гурав одоо оролцохоор явж байгаа. Тэгээд замдаа бас өөртөө шиг таарсан их баяртай. Тэгээ их бас одоо залуучууд 50 жилээ зориулсан олон одоо үйл ажиллагаа явж байгаа. Тэгээд өмнө бол дандаа нэг урал спортынхын хүчнийхэн ингэж холын замд гүйдэг байсан. Тэгээ анх одоо бас уралдаасаа гүйж байгаа гэдэг тий. Тэгээ бас Эрдэнэтийн маань энэ онгон залуучууд ингээд ийм сайхан өглөө дөрөөл болгоод ингээд гүйж явж байгаа их бахархаж байна. Тэгээд замдаа бас тааралдаад бид нар ямарс нэг амжилт хүсээд тэгээд трио гэдэг ингээд зогслоо. Яг үнэ би нөтгөө манай медиа баг чинь бас ингээд бас олоолаа явж байгаа. Тэгээд бас техникийн хувьд бас мундаг явж байгаа учраас гоё уулцсан учраас нэг шууд лайв явчих гээд. Тэгээ би бас энэ лайв үзэж байгаа хүмүүстэй танилцуулмаар байна. За манай Ганбат тахаа за маш олон жил одоо Эрдэнэтийнхаа энэ хотынхон захиргаанд удирдах албан тушаал хийж байгаа. Тэгээд одоо бол хурлын даргын зөвлөх хийгээд ингээд явж байна. За одоо яг битэр жицүү. За бас унган тэгээд өнөөдөр бас Эрдэнэт хотынхон Орхон аймгийнхаа засаг дарга Эрдэнэт хотынхон захирагч хийгээд явж байгаа. Манай зөрөгт хоёр найз маань байна. За манай Давд Орж буюу Монгол төмнийг бас одоо энэ дэлхийд таниулаад урлагаараа таниулаад дөөрийн манай яг хуу Эрдэнэтэд бол нэг юм онцлог байдیں۔ Маш олон дууч тамтлагт гарч ирсэн. За Эрдэнэтээс бол дөөрийн дуучин бол дэлхийд бас цойлж гарч байгаа ийм эрхэм найз бол манай Давгаа маань байгаа. Тэгээ мэдээж яг хуу Британууд бол бас 1-2 Британууд гарсан. Монголоос бол дэлхийн анхны шилдэг театр бол манай Эрдэнэтээс гарсан манай Давгаа маань байна. Польшийн одоо тэр театруудын дэлхийн алдартай театруудын тэнцэнээс гран-при авсан. За энэ жил бол одоо бас Италид очиж бас продюсер компаниудтай бас гэрээ хийгээд ирж байгаа. Тэгээд одоо Эрдэнэтээс гарсан Монголын дэлхийн номер 1 театр ингээд бас явж байна. Энэ хэд маань бас улаан үдийн бас ойн арга хэмжээгээр явж байгаа юм байна. Тэгээд сайхан таарлаа. Өнөөдөр маш гоё өдөр байна. Гэхдээ энэ хэдтэйг би бас энэ зам дагуу бас явуулахгүй. Энэ зам дагуу бас надтай нэг бас зам оролцоод нэг хэд хэдэн метр ч юм уу, километр ч юм уу те хантай бас өртөөлөд яваач гэж хүсэж байна л да. Энийг санаа байна л да. Одоо санаач байх уу? Одоо миний хувьд бол одоо үнэхээр Эрдэнэт хотын 50 жилийн 46 жилд одоо Эрдэнэттэй амьдарч байгаа. Тэгээд манай Эрдэнэтээр авгалсан, Эрдэнэтэд ажиллаж амьдарч байсан, Эрдэнэт төрсэн
олон сайхан залуучууд өнөөдөр Эрдэнэ хотын нэр хүндийг өргөж явж байгаа. Ганцхан Эрдэнэт биш Монгол улсынхаа тэгж бодож идэв. Манай залуучууд байж сайхан байна. Одоо ингээд одоо Эрдэнэтийн чинь 50 жилийн ой хэн босгосон залуучууд босгосон. Хэн өргөжлүүлж байгаа залуучууд өргөжлүүлж байгаа тийм. Одоо манай засаг дарга харахгүй хөөрхөн залуу Яхан залуу засаг дарга болсон. Бид нар сайхан биш шүү дээ. Тэгээд бодож байгаа. Одоо ингээд та дүүгийнхээ яриаг сайн сонсоод юу хийж явж байгаа? Хинээ төлөө явж байгаа? Монголчуудын төлөө, монголчуудад өөрсдөө одоо соёл гэгэрүүлэхтэй. Үнэхээр бид нар ч бас нэг гэгээлэг, оюунлаг тийм ээ. Тэр утгаараа эрдэнэчүүд бас өөрөө шүү дээ. Манай дагаа харахгүй. Тэгээд өнөөдөр бид нар хаана юу хийж явж байгааг гэдэг чинь тийм жаваагүй л байхгүй тий. Их гоё байна. Ингээд сайхан үнэхээр одоо сайхан байна. Энэлийг хэлэх гэсэн тий. Яг үнэн тэгээд та хэд маань залуу байхдаа энэ сайхан хотыг бас ингээл хоёргоо сэтгэлээр нойр хоолгүй ингээд зүтгэсэн. Тэгээ би нэг ахмадууд гэдсэн байхгүй. Тэгсэн чи одоо бидний үе чинь бас ингээд 10 жил юу их сургууль төгсөөд бас 20 жил болцсон байгаа байхгүй. Бас ингээд тал хувийн бас ингээд бас зүтгэж явж байгаа байхгүй. Тэгэнгүүт дээрээс яг Гамбахын хэлдэг үнэн л дээ. Яг л залуу хүн манай Эрдэнэт бол залуучуудын хот дээр залуучуудын тэр эрчим бол үеийн үед угаасаа ингээд энэ 50 жилийн түүхийг бас залуучуудын эрчвчээр боссон тэр эрчмээр одоо энерги нь одоо бас оршиж байдаг гэж би бодож байгаа тийм. Тэр нэг энерги хотыг анх байгуулахад зөв толбол болсон тухай. Тэгээд 143 хот тосгоны 47 үндэсний ясны 15 мянган ажилтан албаа агчид 800 гаруй инженер техникийн ажилтнууд манай хотыг бүтээж өгсөн байхгүй. Тэгээд дээрэс нь энэ улаан үүдийг анх одоо найрамдлын хот болгож гэрээ байгуулсан ах маань болохоор Ганбаатар. Одоо 2001 онд санал гаргаад гэрээ 25 жилийн өмнө. Тэгээд энэ жилээ бас 360 жилийн үед нь бас анхны одоо гэрээ үзгэлсэн хоёр хурлын дарга байсан. Энэ ирэх махыг дагуулаа. Тэгээд бас манай Эрдэнэтээс гаралтай ийм сайхан залуугаа авч иж бас нэг айдууны мэлгээ өгөх гээд бид гурав нэг баг аваад ингээд явж. Тэгээд өнөөг л бас урчин бас Эрдэнэтээс сайхан бороо чиг өглөө замч гэсэн сайхан бороо болсон. Тэгээд таны бас энэ одоо залуучуудаа өдгөр төрөлөлөөд ингээд бас миний хувьд зүгээр урлагийнхаа хүмүүсээс анхудаа энэ холын зам гүйж авах гэж бодож байгаа. Тэгээд өмнө байсныг би мэдэхгүй. Гэхдээ ямар ч одоо эр хүний төсөвчээр тий хатуужлыг одоо ингээд үзүүлээд ингээд явж байгаа шанд баярлалаа амжилт хүсье. За баярлалаа. Одоо нутгийн зүг рүү бас ингээд одоо сайхан одоо номгон дархой голд байна шүү дээ. Одоо энэ шиг гол одоо тэгээд ойртчлаа да тийм ээ. Тийм учраас тэгээд манай Эрдэнэтийн гэсэн одоо өөрөө чи юу үзээд бас их ингээд залуучууд маань их дэмжижээ л тэгээд эрэхт нь яаж ухтаж авах вэ хэдүүлээ гэсэн хүмүүс л ингээд тэрнгээр байлээ тий. Тэгээд манай Эрдэнэтийн 50 жилийн өнгөн нэмсэн, зүс нэмсэн ийм арга хэмжээ хүншээ. Өнөөдөр энэ сайхан гармаа тэгж л ойлгоно. Тэгээд эн чинь Эрдэнэт чи өнөөдөр залуусын хот хөвөрөө байгаа залуучууд өнөөдөр ингэж хөгжүүлж байгаа. Тэгээд манай ойн одоо арга хэмжээнд бас л нэг тийм ээ. Нэг юм нэмсэн сайхан. Тэр утгаар нь одоо бид нар ойлгож байгаа шүү дээ. Тэгээд та нар тэгж явж байгаа тийм. Мөөгийн маань өөрөө одоо Эрдэнэт хотын маань 50 жилийн одоо найруулгын баг байгаа шүү дээ. Тийм. Тэгээд найруулгын багт өөрөө мөөгийн маань одоо бас байж байгаа чинь. Бас найруулагч байхгүй. Тэгээ ингээ хажуугаар яг энэ ойдоо зориод бас энэ өөрийн сэтгэл зүрхээр зориг төвчээрээр ингээ энийг хийгээ явж байна. Одоо тухайн үед одоо бид ч нэг хамтаад ажиллаж байгаа нэг хурлын юм хийгээд за тэрийг ингээ хийчихсэн. За миний нэг багцсан байгаа тэрийг хэрэгжүүл нэгээд тухайд одоо тоглоод байна гэсэн. Бас гэр бүлийн хүннээс тоглоод байна гэж бодсон байлээ л дээ. Яг л тиймэрхүү байдлаараас тоглоод байна. Нээрэл чинь яг нөгөө сургуульд байхад чинь 5 км болоод гүйдэн шүү дээ тий спорт ингээл. Тий. Сая манайч бас тий. Чинь 448 байгаа байхгүй. Тэгэхээр манай Эрдэнэт чинь марафон зохион байгуулад 1.5 км охинтойгоо үс усал чанга байл шүү дээ. Тий. 1.5 чинь тийм. Тий. Тэгэхээр чинь 448 байгаа. Тэгээд тэр чинь өдөр болгоо ингээд давтамжтай байна гэдэг. Тэгээд сая сошиалч нөгөө хөдөлгөөний асуудал ингээд явангуул за энэ хил өвгөн байна та одоо. Өөртөө 5-10 км гүйж байгаа ш 400 чинь бих асуудал гэх мэт. Тэгээд одоо бол яг нутгийн зүг ингээд чиглээд эргээд явлаа та. Тий. Юу гоё яг одоо ингээд нөтгөө контентэнд орж байгаа юм чи. Гоё Эрдэнэтийн нэг юм гоё сайхан дурсамжуудыг яриад алхвал одоо хүн болгонд их гоё дурсамж байдаг. Манай одоо засаг дарга
Зоригт хоёр маань бол одоо бас гоё нэг тоон үзүүлэлтийн сая айгүй гоё юу ярьлаа шүү дээ. Маш олон 15 мянган олон үндэстэн, ястан, зүрх сэтгэл нэгдсэн тийм хүмүүс ирж юу яалаа гэд манай эрдэнтийг босолцсон гэд тэ. Тэр шиг манайхан гоё тустай нэг гоё юу яавал дурсамж яриул тэ. Би жишээлбэл одоо ингэж байгаа юм байхгүй. Ямаахан Эрдэнэтэй 50 жилийн номын ажлын хэсэг ахчих жоохгүй. За. Ном маань одоо үзлээ гаргаж байгаа гэж байгаа. Тэнд тусаад гээд бид нар одоо баг албан байгууллагын шугамар гээд материал зөвлөлөд гаргаж байгаа. Тэр дотор Эрдэнэт яаж баригдсан гэхээр Эрдэнэт чинь ерөөсөө төдөөгүй нэг айхтрыг хийсэн байгаа байхгүй. Эрдэнэт Эрдэнэт 3 Эрдэнэт байдаг юм байна гэдэг. Тий. Нэг Эрдэнэ зэс юм байна, нөгөө Эрдэнэ хүн юм байна, гурав дахь нь найр юм байна гэдэг. Тий. Би нэг ярих дуртай байхгүй. Энэ гоё тий. Айгүй дурсамжтай. Тэгээд би ч өөрөө утга агуулгын мундаг тий. Үнэхээр одоо хоёр орны залуучууд хоёр талаасаа найрамдж байгаад байрсан уу? Байрсан тий. Барьсан. Зэсэхэн одоо Эрдэнэийг уудалсан уу? Уудалсан. Тэгээд цаана хүнийхээ төлөө явсан уу? Явсан. Энэ бол бүр хязгаарч хандан болохгүй юм хачин ч байна. Гоё тийм ээ. Утга агуулгатай тийм. Тий, манай Эрдэнэтийн бүр цаанаас бэлэгдэлтэй. Тэгж хэлсэн байгаа байхгүй. Хоёрдугаар тэгээд манай залуучууд сонссон байх нөгөө нэг Монголын зохиолчтой эвлэл бүх зохиолчтой гэлэгдэл явуулаад Эрдэнэт 75 77 73 цуврал ном бичээл тэгээд тэр доктор шүүлдэг яруу найраг хөрөг найр үлдээ бүгдээрээ одоо баг кино жүжиг үзлээ тэр дээр сүлсэн байхလို့. Тэр Эрдэнэтийн цагаан шүлгээ дуу байдаг штэ. Тэр чинь Баттбүргөө бичсэн штэ. Тэр чинь Ленинградын нөгөө байгалийн цагаан шүлэг биш Эрдэнэтийн агнуурын оч нөгөө тгшүүн тасардгүй учраас цагаан шүл байсан. тэрийг нь Тэр бол үнэхээр одоо тий. За. Ленинград бол яг цагаан шүн тэр нөгөө юу нь болно. Манад бол шал ондоо. Агнуурын очин цагаан шүл болсон. Тэр бүтээн байгуулалтын тэр өдөр шөнөгүй ажиллаж байгаа тий. Тэр гэрэл тий. Тэр Баттбүргөөс энэ үйлчлэл ардын жүжигчин цол авсан шүү. Аа. Бид нар Эрдэнэс 5 ардын цолтон 5 төрсөн байгаа. Тэрний нэгэнд нь одоо Баттбүргөөгаа одоо урны нэр нь ингээд явж байгаа ш. Гоё байгаа ш. Тэгээ миний хувьд бол яг нөгөө одоо ингэж штэ. Мөөгийн бол урлагийн хүн. Тэгээ учраас урлагийн одоо урамтэгчдээс одоо бас яг энэ хол газар ингээд гүйж ирэх. Бас том зэрэг дээрээс нь бас түүх байгаа хэрэг. Эдгээр төслийн хувьд мөөгийн өөрийн хувьд тэгээд урсамж гэх юм бол нөгөө уралдаг гэдэг манай энэ чинь залуу хот. Одоо нэг театр суулгах. Сэмэрөө. За сайн явж байна. За сайн байна. За хүүхд хөөшөө жоохон даваад өгөх антай хүүхд. Би энэ чирэг лайв яваад манай юм яваад байгаа. зүгээр. Засаг ноё юу. Цог явж байгаа яач. Цог явж байгаа ч тийм. Тийм үү. Тийм үү. Энэ бид лайв хийгээд За. Эрдэнэтийн нөт гоё дурсамж яриад явж байгаа юм. Жохон дөхийгээд тий. Тэр оронд нь хуцаас очиж өнөдрээ. За тийм. Тэг. Ямар хөөрхий. Хүмүүс их амар их гоё өртөөлж байгаа. Тийм бай тий. Шууд зогсоод цуг Зогсож байгаа. Дээрээс нь юу яаж байгаа. Одоо энэ машинууд чинь ингээд байнга сигналдаад дохио өгөөд гараа гаргаад тэгээ ингээд минжлэгээ дэвшүүлээд байгаа байхгүй байнга. Тэгээ том машин эдэр чинь эхлээд намайг чи авчих гэсэн чинь дараад нь бол ингээд зөөлөө яваад гар хуруугаа гаргаад ингээд айгүй гоё хүндэтгэлтэй байгаа. Тэгээ одоо манай Эрдэнэт л бол нөт зам нарийнх учраас би харин их олон хүмүүсийг бас божигнуулахгүй бас аюулгүй байдлаа бас нэлээд сайн хангахгүй байхгүй шүү дээ. Манай энэ зам чинь ингээд 6 метрийн үүрэгтэй байхгүй. Уул нь стандарт 7 байх хэрэгтэй. 3.5 3.5 тэгээд энэ нарийнхан байдаг. Нарийнхан. Тий. 2003 онд анх энийг хүлээж Тэгсэн. авсан. Энэ замыг 2003 онд дахин Эрдэнэтийн авсаалт авсан. Тэгээд би нэг ажлын сэхтээ орсон байна. Хичээл явуулсан. тэгээд одоо 20 ер нь бол 23 жилийн дараа гэдэг айгүй ер нь бол ийм бол замын чанар айгүй муудаж байгаа шүү дээ тий. Энэ анх бол их гоё байсан шүү дээ. Тий. Одоо 23 жил болсон байх гэсэн. 23 жил тийм байна. Хурдан юм аа нэр. Тий. Хүлээж авснаас хойш. Тэгэхээр бүтээн байгуулалт нь хэдэн жил үргэлжлсэн юм бэ? Энэ тэр чинь 7-8 жил болсон шүү. Тий. Тэгэхээр чинь Тэгээд үл бараг 30 жил ороод байна. тий, ер нь бол анх тавьснаас хойш 30 жил болсон байна шүү дээ. Анх хэлснээс. Би нөгөө хүмүүс хэлээд байгаа. За би Эрдэнэт рүүгээ бол онгоцоор явж исэн байна. Галт тэргээр явж исэн байна. За энэ зам тавиг багт нөтгөө шорон замаар явж исэн. Тэгээ засмал тавиад дахиад засмалаар явж исэн.
Тэр нь алхаж гүйж л яваагүй юм байна. Бусдаар бол бүх тээвэр хэрэгслэр явсан байна. Тэ. Хөдөлгөөнийхөө бүх төрлийг биелүүлж байгаа юм байна тий. Гүйцээж байгаа юм тий. Яваа чи тэр чинь хэцүү шүү дээ. Гүйн гэдэг чинь. Одоо манай энэ зам зарим хэсэгтээ бүрстэ нэг оохордоод доохор авахгүй гэчээр нөхөөч нэмэргүй болчиход байгаа. Тэгэхээр одоо бид нар цаатлын юу нэхээр Чи ишээ гоо. Би одоо дахиад өөр шинэ зүгээр. давхар бочих ч юм уу, замыг өргөсгөх ч юм уу, бүр боломж өгдөг бол дөрвөр гэлээгээд тавих асуудлыг л одоо хөөцөлдөд байгаа байхгүй. Яг үнэ. Тий. Одоо зоргоо найз маань бол бас одоо бас их олон зүйлийг санаачилж, олон зүйлийг хийж байгаа. Тэгээд тэр ажлууд нь бас их амжилтыг бас хүсмээр байна. Дээрээс нь угаасаа унган Эрдэнэтийн яг одоо энэ төрж өссөн газраа бол одоо бас ихийг хийж бүтээгээд бас нэг онцлогийг бас бий болгоосаа гэж. Ер нь гэхдээ бас бэлгэшээлтэй юм аа бас. Яг 50 жилийнхаа хойгоор те бас ингээд засаг дарга хийгээд энийг бас бүгдийг удирдаад командлаад явж байгаа гэдэг бол гоё байна. Би одоо энэ дээгш та гурав зориулаад нэг юм хэлчихв. За. Манлайдыг 3 өөр үзэхээс манай 3 зал үзүүлж байна. Нэг нь удирдлагын үзэхээс, нэг нь одоо тий соёлын гэхээр нөгөөх нь дэлхийн тайзнаа. Залуучууд манлай гэдэг нь төрүүлж гүөхтэй ч биш хамтарч ингэ төцөлцөж яваад юм хөжигдөх байхгүй тий. Ястаа таарвартай баярлалаа. За баярлалаа. Бид гурыг магтаад гурыг. Гурван өөрөө үзсэн манлай л үзүүлж байгаа юм ерөөсөө. Нэг нь хотоо удирдаа тий. Тэгээ гол нь бид гуравт ингээд ийм сайхан тий тэгсэн байж тээ ийм сайхан болгоод өглөө. Тий. Ингээд шаашин залуучууд мэн ингээд авч яваарай гэх тий. Тийм манай Эрдэнэт оч ч бас нэг анх өмнөөс 74 оноос ер нь бүтээн байгуулалт эхлээд тухайд одоо Монгол Улсын өнцөг улмаас эдгээрх үүссэн залууч байсан. Одоо манайх ч нийт 2025 оны статистик үзүүлэлтээр 30,400 өрхийн 106,400 иргэн байна. Бүгдгэлтэй. Тэгээд бисний дуураар явдаг шүү дээ тий. Жишээ нь болгон бол гээгээр эхлэв, завхан бол ийгээр эхлэв л тий. Өмнө говьл кагаар эхлэв тий. Тэгээд сум нь бас нөгөө дагаад нөгөө өсгөр өгдөг. Тэгээд манад Монголын 330 сумаас 319 сумын төлөөлөл нь орхоо явдаг. Тэр нөгөө олон үндэстний ясны үлгий гэдэг нөгөө ховдыг хэлдэг шиг одоо бол манайх ер нь тэгээд 330 сумын төлөө 19 сумын төлөөлөл манай орхоо юм амьдарч ажиллаж байгаа байхгүй. Манайхыг болохоор ингэж хэлэх юм бэлээ. Эрдэнэтэйг бол дэлхийтэй харьцуулах юм бол манай Эрдэнэт бол Америк юм аа гэж. Тал талаас ирж. Суурьсан. Тэ? Бас тэр статистикийг харсан чинь одоо замын үд чинь ер нь бол 330 сумын 330 таатай. Тийм үү? Замын үд тий. Тэг бах уу? Бүх сумын төлөөлөл хийх юм. 330. Манайх 19 юм. 319. Баян үлгийг бас нэг 8 сумын төлөөлөл байхгүй. За тэгээ увсаас нэг 3. Увсаас 2. Хинти аймгаас нэг байхгүй гэсэн. Яг нэг өвсгөр ингээ хайхаар. Өнөөдөр энэ цаг агаар гоё байна аа мөгийн. Цаг агаар гоё байна. Дээрэс нь та хэдтэйгээ гоё бас яг улаан үд явж яхад нь таарад. Тэгээд өглөөнийхөө энэ сайхан энэ гүйлт өдрийнхөө одоо ч өдөр болчихсон дөө. Би өчтөр ер нь бол нэг бараг 7 хоног усанд орсонгүй. Өчтөр нэг усанд орлоо. Бүх хувц унраа угаалглаа. Манай баг бүрэлдэхүүн бүх хувц унраа. Манай энэ нэг найз маань энэ дарханд нэг юм юу байт юм. Угаалгын газар ажилладаг. Тэнд бүх юмаа хийгээд угаалгаад нэлээд одоо нутаглах бас жоохон өнгө зүстэй нэг айтайгаа орё доо гэж. Тэгээд явжээ. Сул байгаа даа. Ингээд ер нь яхаа хүмүүс ингээ өртөөлөө явахаар айгүй гоё юм билээ. Одоо ингээд жишээ нь зоргоо өвтөр дэшээгээл яриад Эрдэнэтийг ярих юм бол 2-3 цаг л ярьсан байгаа байхгүй. Тэнгүү чинь 10 км шөлөөд алхацсан байна. Мэдхгүй байгаа байхгүй тэр нь те. Тэнгүү дараад нь давгаа ч юм уу ингээл яриад ингээд дараад нь гамбаах ч юм уу ингээд ярих. Хүн ханьтаа болохоор айгүй хурдан явчихдаг юм. Ганцаараа бол яг өөр гэдэг. Ганцаараа болохоор ер нь голцоо энэ лүү анхаарал хандах гэдэг байгаа байхгүй.
Шууд нөө өвдөг нөгөөх өвчл рүүгээ. А хүмүүстэй болохоор ингээд наа сатараад ингээд шууд явчихж байгаа тий. Тэгээ ямар ч байсан юг хөлөөрөө одоо гараад гүүж гарсан болвол ямар ч нэг гүүгээл баренда орондоо гэж. Амрын талбай хүртлээ. За дунд нь одоо эндээс нэг 140 орчим болж байна тий. 140 Үрчимд орцсон шүү дээ тий. Тий. Өдөрт ер нь хэдэн километр явж байна? 35. Хамгийн багадаа л 35. Яг нэг өглөө өдөр 3 хуугаад авахгүй зарим нь бол гэтээ эмч болохоор одоо бол намайг болохоор өдөрт бол 2 км яваад 3 км яваад дандаа амраад бити их олон ингээд ачаад өгөөд олон километр ингээд байхгүй. Жоохоо яваад амраад ингээд жижигээр ингээд яваа. Зөвлөж байгаа. Эхний өдөр бол нэлээ урт явцсаргүй юу? Эхний өдөр зүгээр хотоос гарахад 25. Харин тий за тий. Зүгээр талбайгаас Тийм байхгүй. тий. Талбайгаас тэр нөгөө салдсан шүү дээ. Нэг нь нөгөө Төв аймагт Дасан шилэн лөө явдаг. Нөгөөх нь Эрдэнэт лөө явдаг. Тэр үрт 24-5. Өцөглө хурдны Тий. уралдааны өцөглө юм шиг шүү дээ. За миний найз За тийм би бол яг ингэ явчихна. За та хэд маань бас хилмэл бас гарах юм байна. Тийм л дээ. Тэгээд та хэд ямар ч сайн яваад амжилттай яваад ирээрээ. Тэгээд бас энэ их ажлаа яаж байгаагаар саатаж надтай бас нэг хорон бас ярилцаж багхан одоо зайг бас хамт туулсан та нартай баярлалаа. Тэгээд их ажлын амжилт хүсье өрөө. Тэгээд Эрдэнэтэй сайхан уулзсан. Эрдэнэтэй сайхан уулзсан. Эрдэнэтэй сайхан. За баярлалаа. За мандал үлзүүлж байгаад баяр хүргээд дахиад. За баярлалаа. Амжилт хүсье. За. Таатмаа тэгээд болгоомжтой сайн яваарай. Орлог өгч ийшээ очиж тэгээ. Та гурав ийшээ юу улаан хөдлөө өгөөч. Логоогүй та гэдэг шиг. За гоё юм. Өнөөдөр янз юм байна. Халуун биш. Сэрүүн биш те. Тэгээ цаг агаарыг бүгдийг хараад байгаа. Шүн мөн Одоо байхгүй юу? одоо байхгүй. Өнөөдөр бол бороогүй байсан. Өнөөдөр бороогүй. Эрдэнэт лав байхгүйсэн. Тэгвэл ингээд үүдэрхийг байгаа. Үйлэрхийг үйл ашигтай гэсэн үг те. Их хуцнаар гараад ахгүй. Өчтөр тэгвэл угаасаа өчтөр айгүй халуун байсан л да. Өчтөр 30 би 28-г шараадсан чинь 36 градус. Бүр ингэ дээрээс төөрөөд доотлын уул ингэ халаад. Галзар нь халдаг байна. Уул халаад ингэ. Гэтэ ер нь энэ орчин чинь дарах мархаж угаас зундаа амар халуун байсан шүү дээ. Өвөлдөө хөө. Уул халаал цэврүү үсрээл тэгэл нэлен чанга байсан өчтөр. За тэгээ амжилт. За баяртай. Окей. Сайн үцээрээ. За баяртай. Энийг өгөөд тэ. Тэгээд За ингээд ямар ч байсан өгөр зүг байж. бас удирдлагуудтай таарлаа. Манай хурлын даргын зөвлөх манай Ганбат ах маань. За манай засаг дарга Зоригт баяр. За манай энэ давга гээд давд орж гээд одоо маш гайхалтай Эрдэнэтийн одоо горник буюу одоо уурхачин соёлын ордонд ажиллаж исэн. Тэгээд тэндээсээ одоо өөрийгөө засгалжуулаад амжилттай яваад Оросын одоо энэ дүүрийн дуучдын уралдаанд төрүүлээд тэгээ Миренский театрт урилгаар госол дуучнаар очоод тэгээ дахиад дэлхийн театрын одоо юунд яс орх энэ уус нарийнхан цамтай болохоор аягүй ойрхон явж. Дэлхийн театрын одоо нөгөө юун дээр уралдаанд нэгдүгээр байранд ороод гран при аваад сая Италид бас юу яасан бэ? Дуулах тийм нөгөөх юу гэмтэй юу гэрээ хийсэн байна. Хамтын гэрээ хийсэн байна. За тэгээд ингээд алхаад байна да. Хөрх энэ сайн нөгөөх хүмүүс хамт алхахыг гэсэн. Тэгээд хүмүүс алхаад яваа юм. За миний хөл янгинаад байна. Яг ингээд яг энэ чи
яг ингээд гიშгэхээр ингээд алхаар цохоод байгаа юм шиг гэдэг. Тэгээ энээсээ болж ингээд бүр. Гэхдээ ингээд нэг алхаа тэгэнгүүт ингээд халчвал нэг хэсэгтээ ингээд байхгүй. Тэгээ зогсонгуут л амар хөргөж болохгүй бол. Тэгэхээр уг нь тосмос бүх юмудаа дөрхөө яваад байгаа. Одоо олон сайхан хүмүүс тосмос өгсөн. Анаш. Гүгрэ. Машин замлууга битээ ороорой. За. Ямар мундаг гүд юм бэ? Хичээл нь амарцсан уу? Амарцсан. За. За энэ тэр хагаал гарч. За энэ. За баярлалаа. Эрдэнтийнх нь. Манай Эрдэнтэй. За та хэд маань хаа үрж явна? Би тэгээд уршаа бүр манжуурын шиг аялчаад буцаж яваа. Одоо Эрдэнэтлээ буцаж байгаа юм тий. Нааша. За болгоомжтой яваарай. Манжуурлаа гоё аялсан уу? Гоё аялсан. За гадаад гараад ирсэн хоёр хүн. Хөл тий гайгүй. За ямар ч байсан нөгөө юу гүүж гарсан бол гүүж орно. Тэгээ яг энэ хугацаанд энийг би нөгөө бас хүмүүс сойгоод 2-3 хоног гэдэг байхгүй. Тэгээд 2-3 хоноггүйгээр шууд ингээд зөөлөн алхаа явчих. Алхаж явж байгаа дараад нь юмсан. Дараад нь нэг мөссөн имжлүүлнэ. Тэгэхгүй бол болохгүй байна. За тэ. Гой шинэ хувцастай юм шиг харагдаж байна шүү дээ. Тэр хувцснуудаа угаалгаад энийг тайлчт юм. Бороо орох юм болов уу гэсэн чи. Орохгүй юм шиг. Нөгөөд моциклны ард би нөгөө нэмхнээ хийцсэн билээ шүү дээ, тэ. Угаалганд өгөөгүй. Тэ. За одоо ингээд жоохон халаад эхлэнгүүт гоё явчихна. Энд чи ингээд нөө хөрцөн эхлээд айгүй зовиртой байж байгаа, сүүлдээ ингээд айтайхан болчихдог хөөх. Нэг химэлд орчингууд. Хилээ үтсэ. 3 хил лөө 3 хил байхгүй. 3 хил хасагдсан билээ. Сайхан шүү. Манай энэ юу бол
Лайв таслаагүй юм уу? Тийм. За би энэ дээр нэг зүйл хэлчихье гэж бодод. Энэ одоо миний энэ санаачилсан. За нааша өрөө дээр. Маа энэ Эрдэнэтийн залуучууд бас энэ чи ирчихэд хамт зам хоцоос лав хэрдэн. Тий. Мөнх хоёр. За лав хэрдэн юу гэдэг вэ? Одоо зөвхөн 100 дугаар ингэж ажилладаг. Эрдэнэтэй. Тий. Эрдэнэт байж байгаад манайхаа өнгөрсөн намар Тэдэг аймгийн Цант суман дээр суурьшин байшаад ирсэн байна. Тийм үү. Тийм одоо энэ Цант дээр үйл ажиллагаа явуулаад Цант дээр наашаа суурьшаад ирсэн тэгээ байж шээ. Зөв. За ямар цолтой вэ? Дүүн ахлаглах цолтой. Ахлагч. Тий. Гоё. За янз бүрийн одоо тэмцээн марш тактик. Тий, энэ жил одоо ерөнхийдөө гүйцэтгэх тэмцээнүүдэд нэлээд их орлоо. Тэгээд алгасахгүй юу? Тий, алгасахгүй ороод явж байна. Амжилт. Амжилт ажгүй сая Сэлэнгдээ 2-т орлоо, Шандад 2-т орлоо, Булганд 3-т орлоо. Түүц юм биш үү? Айгүй бас тэгээд явж лээ. Өөрийнхөө боломж олцоогоор явж лээ. Зөв. Гоё шүү тий. Тий, харин маргааш анги хамт олонныхоо нэр алдраа гаргаад тий. Тий, ард бас маш том хамт олон маань дэмжиж байгаа, хүлээж байгаа. Тий. Тий. Тийш. Тэгээд явчихлаа. Би яг нөгөө бэртэл яагаад ер нь бол ингээд алхах тал руу. Одоо хэр тавирт болчиход байна. Өөдөө хийсэн юм да тий. Өөдөө хийсэн юм да тий. Өөдөө гайгүй. Одоо нэг алхачаар юу байгаад байгаа байхгүй юу? Гайгүй халаад гайгүй болчих жоо. Зогсч могсоор нөгөөх нь янгинаад. Од хөнгөн яваад байв тий. Юу айхтар ясмас юм бол биш юм шиг байна. Ашгүй. Тэгээ ясмас нөө зөөлөө ид чинь гэхдээ нөө хөлөө яг ингээд амраажиж уг нь идэгдэн штэ. Ихгүй яваад байгаа болохоор яах вэ? Нөгөөх нь лугшаад. Тэгээд яах вэ? Бүрэн гүйцэд идэж чадахгүй уг нь им уугаад байгаа мөртлөө. Дорж олон маш юу гэж. Ирээд доржоо тасгалжуулагч маань ирээд сайхан булчин сулж өгөөд. Тэгээд одоо харин юу л яах хэрэггүй. Булчингаа байнга суллах хэрэгтэй. Дээрээс нь явлаа, зогслоо, халаалт, сонголт ерөөсө тэрийгэ байнга хийхгүй. Тэр чинь бас дахиад өвчин болно шүү. Дахиад километр байна шүү, хугацаа байна шүү тэгэл. Тий. Яваад байна л да. Доржоо тасгалжуулагчийг бас сайн таних уу те? Тий, бид тэр нэг ангид хамт гүйцэтгэжсэн байгаа. Тийм үү? Тий, бид нар гэр бүлийн найзууд. За. Тий. Онжоод бүр. За. Хамт зэрэг пас юм уу те? Тий, хамт зэрэг сургууль төгсөжсэн байгаа. За. Хэдэн он төгс таад? 14 онд. 14 онд. 13-аас 14 онд. Нийслэлийн ашиг сургуулийн төвөд төгсөжсэн байгаа. Зөв. Ой. Би чи цэргийн алба хаагаач цэргийн их олон кинонд тоглосон. Ер нь хүчний байгууллага одоо цагдаа шүүхийн шийдвэр онцгой байдал хэл хамгаалалт за прокурор ч гэнэ үү те. Ингээл бүх юм дээр ингээ орсон. Тэгээд ер нь бол бас дүрм журм ер нь ажлын онцлог те. Бүх зүйлийн л ер нь мэдж байгаа. Тэ. Тэгээ бас нэр хүндтэй сайхан алба бүртээ. Сайхан алба мөртлөө юу яагаад байна л да. За энэ сая ерөнхийлөгчийн марш төрүүлсэн зөвсөтчний 186 дугаар ангийнх маань явж байгаа шүү дээ. Хутаа цэргийн төрлөөрөө төрүүлсэн байгаа эднийх маань өчтөр. Тийм үү. Тий, тэд нар маань буцаж явах шиг байна. Тий. Энэ юунд маршд орчоод яаж байгаа юм бэ? Тий, орчоо явж байгаа. Армийн марш дээр мөнгө авчаад хугацаа цэргийн. Сая ерөнхийлөгчийн марш дээр төрүүлж явж байгаа. Ангийн зарчин хурандаа ариун бол гэдэг үгэнд явж шүү дээ. Амрыг. За амрыг ирээ. Амрыг ирээ. Баярлалаа. Эдний 186 дугаар ангийн загшаа ундаа ариун бол гэдэг юм байна. За одоо ер нь юуны өмнө одоо бидэрт Эрдэнэтэй бас дахад болоод гүйж байгаад маш их баярлаа. За манай Хувцас цэргийн албаа гүш өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжэд марш
алтан медаль аваад явж байгаа маа. Одоо тэгээ яг тантай одоо яг ингээд цом яг дайралтаад яг таны одоо сая явж исэн таарч байна. Тэгэхээр нийшээ дөхүүлээ гаргад юм үү гэж бодоод. цог одоо нэг ихтэй одоос Баяр үргээ. явъя гэж. Тэгээ одоо тий. Энд чи бүр ерөнхийдөө чи юунд төрүүлсэн ийм сайхан анги байна шүү дээ. За авраг ирээ. За баярлалаа. Би ч одоо над баяр та эдтэй баяр үргээ тий. Гэж байгаа юм одоо тэгээд одоо эрдэнэлгөө одоо ойд ингээд зориулаад яг та одоо ингээд ийм сайхан одоо юу шилж явуулаад үнэхээр сайхан байна. За баярлалаа. Тэгээд одоо миний сайхан одоо алтан медаль авсан үрдгэн байна. Атантай басна одоо нэг Одоо бөөнөрөө бүгд энэ ч явж байгаа юм тий. би одоо яг одоо энэ бөөнөр энэ. Одоо бид нар чинь нэг алтан медаль аваад эрдэнэлгөө одоо явж байгаа. За. Тэгвэл одоо энэ Эрдэнэтийн энэ дугаар ангийн алба агч маань өнөөдөр одоо энэ за энэ арай сайхан одоо нэг медаль авсан утгаараа цаана. тийм байна. За энийг харж байна манайхаа. За ялалт, амжилт, бахархалт, нэр төр гинэ. За энэ одоо тэмцээнд манай Эрдэнэтийн зэвсэг сүвчний дугаар анги ингээд төрүүлээд алтан медаль авсан байна. Тэгээ яг зам таарад тэгээд надтай бас хамт ингээд бас Эрдэнэтүүгээ тий. Явъя. Эрдэнэтийн зориулаад тийм ээ. За ямар гоё юм бэ. Бүгд гоё медалаа зөөж. Одоо бүгд явъя. Тэгвэл. За тэгээ. Сайхан байна. Ямар гоё. Манай Эрдэнэтийн одоо зориулаад ингээд. Энэ цэргийн хүүхдүүд биш тий. За. Манай энэ ч төр хүлээж байгаа яах вэ тий? Тэгээ. За тэгээ. Өнөөдөр чинь баахан цэрэг хүчний хүмүүстэй. Манай Эрдэнэтийн нэг бас цэргийн залуу бас настай хүүсээ. Бүр тэр юуны тийч өрхний тийч. Бас километр гүгээд миний хөлмөл гайгүй байсан. Одоо нэг хөлмөр ингэж байгаа яг гүөхээс илүүтэйгээр л байгаа юм. Сайхан бүгдээрээ сайхан. Алтан медальтай гоё яасан. Гоё одоо Эрдэнэтийн одоо ой зориулаад манай ангиж бас 90 жилийн ой зориулаад. Бас 90 жилийн ойж юм. Сайхан үйл явдал яг одоо яг замд байна гэх нь бас сайхан. Харин гоё. Тэгээд ингээд нөгөө хүмүүс харах юм бол ингээд нэг юм зохион байгуулалттай хийгээд байна. Тэг таарад байгаа байхгүй юу? Тэгж байгаа. Тий, юу ч огтоохгүй шүү дээ. Байхгүй харин тий. Одоо бид нар чинь ингээд энэ одоо шууд лайв явж байгаа тий. Шууд лайв явж байгаа тий. Ангилгаа явж байгаа одоо энэ хүн байна. Одоо бүгдөө ингээд хийж байгаа. Одоо яг алтан медаль аваад явж байгаа сууч энэ харахгүй одоо. Ийм сайхан одоо гоё. Яа ямар гоё. Чүмэр төрүүлж дараа. Энэ сайхан цэргийн хөлтэй тий. Хугацаа цэргийн албаа. Малгай хүмүүсээрээ. За дүүнэртээ баяр хүргье. Ямар гоё. Тэгээ та нартайгаа бас таарсандаа баяртай байна. Та нар маань бас намайг надад бас дэм болох гээд энэ алтан медаль аваад энэ сайхан баяр дээр бас хамт бас нэг тодорхой зайг хамт туулгаж байгаад миний хувьд бол нэр төрийн хэрэг байна. Тэгээд ариун бол захирагчтай танаа анги хамт олонд хамгийн сайн сайхныг хүсээ өрөө. Тэгээд дүүнэр маань цэргийн албаа нэр төртөө хаагаад тэгээд ямар аавын хүү, ямар ээжийн хүү эх орондоо юу хийж бүтээхийг одоо бас удахгүй ирээдүйд маш олон зүйлийг хийж бүтээх ийм гайхалтай залуучууд байгаа гэдэгт итгэл дүүрэн байна шүү. За бүгдэнд нь амжилттай. Хамт ингээд зам оролцож байгаа туйлах барьж байна ангин захичаа тий. Маш баярлалаа. Тэгэхээр одоо ингээд зөөлөн л яач тхөө зөөлөн. Би нөгөө өөрөө бас хөлөө гівдээсэн учраас айхтар хурдан гүйж мүж чадахгүй тий. Түүнээс шуг нь бол яг нөгөө хамт нөгөө гүүл нөгөө яг салхинд нь суугаад ингээд хамт ингээд хөлөө тавиад ингэх юм бол бүр их гоё байдаг тий. Хүүхэд тий. Манай юу дүүнэр дуу муу бол яах вэ? Дуу гарах уу? Гөө одоо алхаад яач хэдүүл алхаж байгаа л. Гаргана гинэ. За. Бас дуу муутай бол гоё шүү дээ тий. Би ч нөө бас урлагийн хүн бас дуу хоор сонирхолтой шүү дээ.
Цэргийн дуу муу ч юм бол юу байдаг шүү дээ угаасаа. За юу цэргийн дуу муу ч шууд нөт хүнийг бас ингээд амар гоё эр зөрөгтэй шууд ирч хүчтэй болчихдог байхгүй. Тэр утгаараа би гуйсан шүү болно ээ. Ааха. За. Ямар гоё учрал вэ? За. Хоёлаа энэ талаар нь жоох. Тийм. Жон зөөдөн шашуул хөлн яаж чинь. Эдрийнхэн бараг залхаа гүцэхгүй шүү дээ. Гэхдээ зөөлийн явал ард чи яг дагаа явчих штэ. Аннанир нандугаар мөцтөвс манна зам атрин зам никухэсэ фотомунсоо Энэ уршаа. Надад явуулна. аннанир нандугаар мөцтөвс манна зам атрин зам Баярлаа. Дараагийн дуу гэнэ. Энийг зөвч. Атж байсан цусны тусалбэ. Эй! Амртаа гэмлэноо атнэр ашны хөшөө. Эцэргүүр аймагтаа экичнэ шигтөө. Шигтээдүүн дэшүгэ. Эчин кудэ закж байсан. Анин зэрэгтэй хатсуураад атми мумбуг дисэлчоо устилоо тэвшунагч уцаадагда хамдисэё омор мусмин дорсорэгато орвенчинэ шилхэрчоо ачуучоо зүрх гурвара Атли хатдоо дайномцё Амин зэрэгтэй хатсуураад атми мумбуг дисэлчоо устилоо тэвшунагч уцаадагда хамдисэё Айсаар ачугисч Локичо варнас хүлээгвэ Локи болсон дачингэрчүүд Локи хатдоо дайномцё Амин зэрэгтэй хатсуураад атми мумбуг дисэлчоо устилоо тэвшунагч уцаадагда хамдисэё За баярлаа. Баярлалаа амжилтсан. Дараа өчтөө. Гой зогсчоод дүүнэрээ. Маш их баярлаа. Гой дүүнэртээ энэ том тэмцээнд ороод алтан медаль аваад тэгээ ангилуугаа ингээд сайхан баяр хөөртэй явж ихт таарад тэгээд ахтай амжилт хүссэн ангийн загагч алба хаагч дээрээс нь одоо энэ хуцаа цэргийн албаа хааж байгаа дүүнэртээ чин сэтгэлээсээ баярлалаа. Тэгээд та нар маань цэргийн албаа нэр төртөө хаагаад амжилтаар дүүрэн их орондоо ихийг хийж бүтээгээд зорьсон мөрөөдсөн зорилгын төлөө тууштай байгаарай гэдгийг та нартай одоо зөвлөё. Баярлалаа. Маш гоё урам зориг өгдөө. Амжилт хүсье. Манай Эрдэнэ хотын бас төвхт ойгоор ирж байгаа. Бас манай ангийн 90 жилийн бас ой байгаа. Би очоод одоо юугаар
Уламжлаад ингэж явж байгаад маш их баярлаа та бүхэн. За. Би очиод угаасаа зорж очно анги дээр. Анги дээр нь зорж очно тий. За. За баярлаа. За гэлээ. За. Эрэг өндөр бэжлэхгүй нэг ганц зураг аваад. Ганц зураг. Ротон нисэх юм уу? За. За ингээд зогсохоор улам хөнгөлөлт байгаа. За. Баярлалаа. Манайхан микрофон аваа. Хоёр микрофон. Арангуутаас За, лайв дуусгач. Тосхоо. За ингээд бүгд дэмжиж байгаа хүмүүстийн талархснаа илэрхийлээ. Тэгээд лайв маань бол юунд номгонд юм уу эсвэл хөтөлд одоо нэг номгонд гар зургийн уралдаан зохион байгуулж байгаа. Хөтөлд болохоор бас манай хөтлийн Сэлэнг аймгийн сайхан сум маань задгаа талбай дээр опер мик зохион байгуулж тэрэн дээр одоо лайваар уулзцгаая. Тэгээд бүгдэнд нь амжилт хүсье. Намайг дэмжиж байгаа хүмүүстээ шин сэтгэлээсээ талархаж байгаа шүү. Yeah.